За сайн байцгаана уу. За та заяатай уулзаг амар удаж байгаа хаа. Шинэ влогта тавтай морил. За өнөөдрийнхээ влогоор ивэл заяа бид гурав Одоо Zootopia 2-гийн нөгөө киног үзэж байгаа. Японд манай гэрээ ойрхон байдаг кино чартаарт өнөөдөр Zootopia гарч эхэлж байгаа гэд. Тэгээ хоёр хүүхэдтэй үзүүлэх гээд явж байна. Заяа бүр амар том болмоо. Зүгтэрэг хартаагаар ийм өндөр намаараа ийм болцсон. Цаашаа хэдэн сантиметр их. Яна би тэрийгөө болгохоор ихмээргүй байна шүү дээ. Ой, please. Тэр чи ичгээд. За би чи 151. За тэгээд та ингээд нэг харчих та. Заяа 151 гэнэ ээж нь. За тэгээд заяа бүр өндөр болоод байна. Заяа одоо нөгөө баг сургуулийн миний охин ч 3 давхрт юм байна те. Баг сургуулийн 6 дугаар анги болсон. Ивэл одохгүй. Яг ч ойлаа. Сургуульд орох гэж байгаа. 1-р ангид орох гэж байгаа. Тэ? Заяа school. Миний сургуульд орох гэж байгаа. Японд ч хүүхдүүд нөгөө баг сургуулийг бол ерөнхийдөө боддгүйгээр харьяагныхаа сургуульд ордог. Гэртээгээ хамгийн ойрхон байдаг. Тэгээд за хаашаа явах вэ? Цаашаа хаа. Тэгээд яах гэж байгаа? За манай Японд хүүтэн болоод байна. Гадаа айгу хүүтэрч юм. Ста өглөө улирал яг л зэнда. Ой, гацуур ш. Би нэр амар инээдтэй өнгөрсөн жил ээж нь гацуураа хайцсан юм шиг байлээ. Шинэ гацуур аавна гэд. Одоо тэгээ шинэ гацуур авах болсон юм шиг байлээ шүү дээ. 7-8 жил хэрэглээ. Тэгээ дараа жил болгон гацуур аавна гэд тулангууд нь за яах уу гэж засчдаг байсан. Тэгээд өнгөрсөн жил шинэ гацуур авахын тулд хуучин гацуураа хайцсан юм шиг байлээ. Маргааш нөгөөдөр бүгдээрээ явж байгаа шинэ гацуур авна да. In the movie we're gonna watch. Тийм үү. Yeah, and these are the outfits they're gonna wear in the movie too. За. Би 1-р ангийн үзээгүй штэ. Хоёр үзсэн гэсэн чи. Аав нь хоёр хүүхдээ хараад үлдсэн. Би тугаараа кино үзчихээд ирэхэд. Окей, наш. За тиктэй аваарай. За интернетээр нөгөө нэг юугаа захиалаад тэгээд тикет буфусаа ирээд билет авчлаа. За одоо юу авч идэж орох вэ? Өөр зөндөө хичээл нас юм зутаа гэж. Wow. За movie time хийх юм дээ. За 5 дугаар уруу гэсэн. Бид гурав ийм орой үзэж байгаа нь нөгөө англи хэл дээр ганцхан ийм орой байгаа. Тэгээд за бид гурав киногоо үзчихэд гараад ирлээ. За яг кино ямар байв? Гоё байсан нөгөө жоохон нэг plot twist байсан нэг сүүлдээ. Тэгээд тэр амар гоё байсан гэж бодож байна. Тэгээд нөгөө тэр Чиний нөгөө бодож ирснээс ч ямар байсан бэ? бодож ирснээс бол адилхан байсан. Хүлээлтэнд хүрсэн үү? Тэгээд Яг киноны утгыг нэг ярьж спойлердад яах юм те? Зөвхөн хүүхдүүдийг ээж автагаа ч юм уу хүмүүсийг чи үзээрэй гэж хэлэх үү? Ер нь юу гэж хэлэх үү? заавалт. Амар гоё. Тэгээд бас нөгөө юу гэх it's relatable. Тэгээд тэгээд нөгөө тэр хамгийн ихний нөгөө тэр Zootopia ингээд үзсэн хүмүүст бол амар гоё гэж бодож байна. Тэгээд Тэгээ бас дараагийн анги гэж байгаа юм шиг тий. Нөгөө тэр хамгийн сүүлд нэг үд байсан. Тэгээд Магадгүй шувууны тухай бах тий. Бид гурав нөгөө
Бүр хамгийн оройны үзүүр үз. Нэг орой биш шүү дээ. Уг нь 7 цагаас үзсэн чи. Синема байдаг дэлгүүр маань ерөнхийдөө хаагаад тэгээд хүмүүс ингээд тараад явж байна. Бүх дэлгүүрүүд хаацсан байна. Машина би тэд нэг жоохон болон тавьсан байна. Close хийсэн баа минь хүнөө авахгүй болохоор. За өглөөний минь төргий. За одоо би заяаг авах гээд явж байна. За өнөөдөр миний охин нөгөө дунд сургуулийн эсэлтийн шалгалттай. Тэгээд Японд нөгөө бага сургуульчийн Караныхаа сургуульд явцдаг бол дунд сургуулиас эхлээд бас өөрийн сурахыг хүссэн ийм сургуультаас шалгалт өгөөд элцэх юм боломжтой байдаг. Гэхдээ бас Харьяаны ч гэсэн сургууль бол байгаа. Тэгээд өнөөдөр нөгөө яг арай жоохон өөр, манайхаас нэлээд жоохон зайтай. Гэхдээ бас арай жоохон ийм гүнзгийрүүлсэн сургалттай. Жоохон өсөлтөө ихтэй сургуульд шалгалт өгүүлж үзэж байгаа. Тэгээд аав нь хүргэж өгөөд тэгээд нөгөө хүүхдүүдэд өгсөн дугаарыг нь харахаар ерөнхийдөө бараг 1000-аад хүүхэд 900 хэдэн хүүхэд шалгалт өгж байгаа юм байна. Тэгээд тэрнээс 140-ыг нь авдаг ийм сургуульд одоо шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байсан. Тэгээд ямар ч байсан нөгөө ээжтэй үнсүүлээд аваагаад агаад явлаа гэдэг шиг өглөө эрт аав нь хүргэж өгöd ирсэн. Тэгээ уг нь машина нөгөө ойрхон юунд тавьчаад тэгээд амхандаа бас оруулаад өгчий гэж бодсон чинь ерөөсөө тийх боломж байхгүй. Эцэг эхчүүд бүр нөгөө машинтайгаа ирээд бүччихсэн. Сургуулийн тэгээд сургуулаас нь бас нөгөө бусдын хөдөлгөөнд саад учруулж болохгүйгээд машин ерөөсөө зогсоохгүй байсан болохоор аав нь ямар ч гэсэн сургуулийнх нь үүдэнд буулгаж өгöd явсан. Тэгээ одоо би явган метрогоор яваад дараа нь автобусаар яваад явган очиж охиноо хүлээж зогсох гэж байна. Тэгээд би ч бас 4-р анги төгсөөд тэгээд 11-р сургуульд шалгалт өгж орж исэн үе санаанд орж ин тэр үед бас ингээд нөгөө ээж маа нэмээ маа өвөө маань хүргэж өгөөд гадаа хүлээж агаад аваад энэ төргээ явж исэн. Тэр маань бас санаанд орж байна. Таастай ингээд ийм амар их хүнтэй ийм юм болт юм байна. Хэцүү л байсан. Одоо тэгээ ер нь ингээд баг сургуулаа дуусгаад дунд сургуулиас ихсэл ерөөсөө ингээд ийм нөгөө конкурс шалгалт юм дээр одоо тэгээд чадвараараа явдаг үе эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ жоохон сандарсан уу? Yes. Гэтэ ямар ч байсан бол нөгөө нэг юм үг нь ол ойлгосноо. Зааварчилгаа хийх юм юм. За.